сонин хачин гоё түүх мэн орж ирж байна. За гоё түүхээ эхлэхээс өмнө нийт хандив, цайны, кофений мөнгө өгсөн бүх одоо найзуудтай баярлалаа. Тэгээ та бүхний мөнгийг бүр бүтэн хүлээж аваа зөв зүйл зарцуулж байгаа шүү. Тэгээд дахин баярлалаа гэдгийг хэлье. За ингээд өнөөдөр чи юу вэ? 2024 4/19 гэдэг чинь за 4 сар гарахаар нэг юм бодогдоод байдаг. Тэрний үхээр 1986 оны 4 сарын 26-нд одоо тухайн үеийн зөвлөлт холбоот улсын Чернобылийн атомын цахилгаан станцад асар том аваар осол гарч дэлхийд дахны одоо экосистем, эдийн засаг, цэрэг улс төрийн одоо бүх төвшөнд маш том донсолгоо давалгаа үүсэж ерөнхийдөө бол зөвлөлт холбоот улсын одоо задарч унах хурдыг ихсгсэн ийм гамшигт том одоо аюул болсон байдаг. За тухайн үед юу болсон бэ гэдгийг та бүхэндээ маш товчхон энгийн үг хэллэгээр ингээд хэлээд явчих. За тэгээ хоошид энэ түүхийг тэр тусмаа 4 сарын 26-ныг мартахгүй байхын төлөө одоо энэхүү бичлэгээ зориулж байгаамаа. За 26 бол Бямб гараг байсан. За Бямб гарагийн 1 цаг 23 минутанд Чернобылийн атомын цахилгаан станцын 4-р реакторын ураны эслийн үрэл хит халдсны улмаас бол дэлбэрэлт болсон. За тухайн үед ямар дэлбэрэлт болсон бэ гэхээр 2 сая кг жинтэй дээд хамгаалтын юм цул бетонон одоо хавтанг өргөж авч шидсэн тийм хүчтэй том дэлбэрэлт болсон гэсэн. За яг энэ мөчөөс эхлээд одоо дэлхийн атомын энергийн одоо дэлхийн түүх одоо байж болох атомтой холбоотой бүх зүйлийн түүх тэр аяараа орвонгоороо эргэсэн ийм гонигтай гашуудалтай үйл явдал болсон гэж үздэг. Ингээд Бямб гараг байгаад амралтын өдөр таарчж байгаа. За ингээд бүтээсөө өдөр болсон. За ингээд даваа гараг боллоо. За энэ үед зөвлөлт холбоот улсын удирдагч нар ерөөсөө дэлхийн одоо атомын ийм эрчим хүчтэй холбоотой байгууллага болон бусад найз нөхөд түншүүдтэй бол мэдэгдэл хүргүүлэх ёстой ууг нь. Гэхдээ эдгээр бол ерөөсөө ямар ч тийм чимээ анир өгөхгүй нэг даваа гарагтай бол золгосон. Гэтэл одоо Скандинав, Швейцарын болон Европын одоо цацраг идэвхт бодисыг одоо хэмждэг багажнуудад ерөөсийн одоо цацраг идэвхжлтийн одоо тийм шинж тэмдгүүд бол илэрсэн байгаа. За ингээд энэ тухай мэдсэн Европын удирдагч нар бол бужигнаа бөөн өмнөнд бол орсон. За яагаад тэгэхээр Европын улсууд өөрсдөө цөмийн станцын дээр ашигладаг. За тэгээд тэрүүгээрээ инхийн зорилготой хэрэгэлдэг учраас ямар нэгэн аваар осол гарч цацраг идэвхт бодис алдагдах юм бол хариу анхаарах хэмжээний бас төлөвлөгөөнүүд бол байдаг. Тэрэнд нь бол ард иргэд нь бас нэлээд сайн бэлтгэгдсэн одоо эм тариа уух, үрэл одоо зажлагч гэдэг юм янз янзын тийм цацрагаас өөрийгөө хамгаалах тийм арга ажиллагаанууд бол байдаг гэсэн үг. За ингээд даваа гарагийн 13 цаг үед одоо Франс пресс болон одоо ТАСС агентлагуудад бол нэгэн тийм нэр нь үл мэдэгдэх хүнээс бол мэдээлэл ирсэн. Тэр нь юу вэ гэхээр одоо зөвлөлт холбоот улсын Чернобылийн атомын цахилгаан станцад осол болсон гэдэг тийм одоо мэдээ ирсэн. За тэгээ хохирогчдод одоогоор ямар нэгэн тусламж үзүүлж байгаа. Гэхдээ яг нарийн ширийн мэдэгдэл бол байхгүй байна гэдэг тийм мэдээ гарсан. Инхээр одоо хойд Европ болон ерөнхийдөө Европын төв бүс нутгуудаар цацрагийн түвшин гинт огцом нэмэгдсэнд бол маш их хэмжээний одоо сандрал бий болгож улс төрийн хүрээнийхэн бол зөвлөлт холбоот улсын удирдагч нараас бол санал асуулаар янз янз юм асуусан. Гэвч тухайн үед дээр доороо одоо бужигдсан одоо ослын үед яаж ажиллагаа мэдэхгүй, ямар хариу яаж шийдлээ хэлэхээ мэдэхгүй одоо ингээд Москва болоо одоо ерөнхийдөө ямар ч хариу өгөхгүй таг болчихсон. За ингээд Мегмар гараг буюу 29 болоход дэлхийн том одоо атомын станцтай болон атомын одоо шинжлэх ухааныг судалдаг том байгууллагууд бол энд бол маш том хэмжээний осол болсон байна гэдэг дээр бол ерөнхийдөө өөрсдөө бол ойлгож сандарч бол бужигнжсэн. За тэгээд зөвлөлт холбоот улсын одоо харилцаа холбоо нэгдсэн систем маш тааруу байсан учраас одоо ямар нэгэн нарийн ширийн мэдээлэл бол ирэхгүй байгаад байсан. За гэтэл Кремлийн номер 1 удирдагч
Михаил Горбачев болохоор ерөнхийдөө ямарваа нэгэн осол аваар те улс их орнд тохиолж байгаа зүйлийг нээлттэй байлгах шинэ бодлого гэдэг юм бол гаргачихсан байсан. Ард түмнээсээ нуугадаах юм байхгүй бүх юмыг үнэнд тод явуулнаа гэдээсэн боловч яг л нөгөө зөвлөлтийн школороо ингээд бүх зүйлийг ингээд хавд арчаад яагаад байгаа нь мэддэхгүй ингээд цаг хугацаа алдаад байгаад байсан. За ингээд барууны орныхныг бүр сандаргаад ингээд янз янзын одоо элчин сайдын яамны ажилчид болон зөндөө олон хүмүүс одоо тухайн осол аваар болсон Чернобылийн Киевийн зүгт одоо очиход бол ерөнхийдөө бол цэрэг цагдаа хамгаалт гарчихсан хүн амьтан оруулахгүй юу болоод байгаа яагаад байгаа хүн амьт юм уу өгсөн юм уу юу болсон цацрагийн төвшин хэр байна энэ төр гэсэн мэдээллүүдийг авах гэсэн боловч өдөрөөсөө бүгд амандаа ус болгоцсон юм шиг үлдээгээд ерөнхийдөө үг хэлэхгүй байсан. За ингэж дуншиж байгаа 4-р сарын 30-нд одоо зөвлөлт холбоот улсын эрх баригчид барууны орнуудад хандаж нэгэн одоо гуйлтыг бол хийдэг. Тэрний юу гэхээр балд чулууны төмрийг хэрхэн яаж унтраах тухай одоо тийм туршлага байна уу, тусламж байна уу гэдэг талаар бол асуусан байдаг. За яг энэ асуултын дараа ерөнхийдөө цөмийн одоо энергийн судалтайг одоо дэлхийн олон орны эрдэмтэд реактор тэрцмаа цөмийн реактор үнэхэрийн одоо энэ дэлбэрэлтэнд өртөөд хайлтсан байна гэдгийг бол ойлгосон байгаа. Уг нь цөмийн болон цацрагтай холбоотой одоо эрчим хүч ийм авж байгаа байгууллагууд бол ерөнхийдөө бие биентэйгээ маш одоо харилцаа холбоо сайтай ямар нэг осол аваар гарах юм бол бие биендээ цаг алдахгүй одоо мэдээлэл шуурхай одоо шилжүүл солилцож байгаа. Тэрнээс нь шалтгааж бас бусад улсууд өөрсдийнхөө ард иргэдэд анхаарал болгоомжийг өгөх хариу арга хэмжээ авах юм төр гэсэн тийм график төлөвлөгөө байдаг. Гэтэл одоо зөвлөлт холбоот улсын нөхдүүд бол энэ талаар ямар ч юм хэлэхгүй байсараад 4-5 хоног одоо ингээ хугацаа алдчихад дараа нь ингээд асаад байгаа галыг яаж унтраах вэ гэдэг нэг тийм асуултыг асуусан. За ингээ Копенгаген болон Стокгольм дэх одоо эрх баригчид одоо энэ талаар Москвад бол маш том одоо ийм бичиг энэ төр бол явуулсан. За тэн дээр өгөхөөр ийм амар том осол аваар болцоод байхад юу ч хийхгүй ингэж анхаарал өгөх нь бол айгүй муухай ноцтой үр дагавартай магадгүй энэ ослын эргэн тойрох аюулгүй байдал дээрээс нь дэлхийн экосистемд маш том хэмжээний одоо хохирол учруулах нөхцөл байдлыг бий болголоо гэдэг тийм анхааруулга игдүүцсэн захиануудыг бол ар араасаа ирүүлсэн. Тухайн үед бол яах вэ? Зөвлөлт стилтэй за дээрээс нь одоо коммунизм энэ төр байгуулж байгаа улс чинь ерөнхийдөө яадаг хүн болгон өөрийнхөө амыг бол мэддэггүй. Тэгэл нэг юм болонгууд дээд даргатай аялдаг, дээд дарга нь дээрээ даргатай, дарга нь даргатай гэсээр явсараад одоо Горбачев хүрдэг. Горбачев эцсийн шийдвэрийн гаргангууд ингээд доошоогоо ингэж угсарч явдаг. Иймэрхүү ийм гунигтай зохион байгуулалттай байдаг. Нэг хүний удирдлаганд одоо нийт ард түмнэрээ ингээд хэлэх мэдэх хэрэг байхгүй. Тэр зам ийм цөмийн маш том осол болчиход байхад яг энэ школоор одоо явж байгаа энэ бол амар гунигтай харагддаг. За манай Монголд бас нэг иймэрхүү чиг хандлагууд байдаг. Тэгээ өөрийнх нь мэрэгжлийн өөртөө холбоотой, салбартай холбоотой юм асуухаар би мэдэхгүй дээрээс мэдээл ирнэ гэд сууж идэг. Тэгээ дээрээсхээр хаашаа инхээр нэг их хурж байгаа намынхан даргач гэдэг юм уу нэг нөхрийн одоо шинжлэх ухаанч биш салбараа мэддэггүй тийм сонин хариулт ирдэг. За тэгээ энэ нөгөө нэг юм зөвлөлтийн үеийн нэг тийм арга ажиллагаа бол одоо монголчуудад бас үлдчихэд байгаа. Ямарваа нэгэн тодорхой зүйлийг тодорхой хариу өгч чадахгүй дээрээс асууна би мэдэхгүй ингэдэг гэсэн нэг тийм одоо зөвлөлтийн школ одоо хүртэл монголчуудад яваад асар их хэмжээний хохирол бас эдийн засаг болон хүмүүс хоорондын харилцаанд бол гараад байдаг нь бол яг ингэж харагдаж байна. За тухайн үед бол яг нэг хэлсэн зөвлөлтийн одоо тэр холбоо харилцаа бол маш муу байсан. Салбар болгоны одоо хоорондын уялдаа холбоо тэгээ бүх одоо бүх уяаны үзүүр дандаа л Горбачевийн өрөөнд очдог. Тэгээ Горбачев тэр бүгдийг нэгтгэж тэндээсээ мэдээл гарангууд бүгд нөгөөдгөнд давтаж ярьдаг. Тиймэрхүү гонигтай байсан. За ингээд тухайн үед зөвлөлт холбоот улсын иргэний нисхийн дэд сайд Михаил Тимофеев гэдэг нөхөр хүн бол ам алдаж 100 хүрээгүй одоо 100 орчим хүн бол нас орсон гэж мэдээлсэн байдаг. Гэтэл тухайн үед одоо Киевээс буцаж ирсэн Финландийн олж уйлчаад ойролцоогоор 25,000 хүнийг бол маш яралтайгаар нүүлгэн шилжүүлж байгаа тухайг бол баруун Европынханд бол анх зарласан байдаг.
За тэгээд юу болсныг бол ерөнхийдөө хинч мэдэхгүй тэгээд редакц болон янз янзын сонины газрууд болоо сэтгүүлчид мэдээлэл авах гоо тал тийш удажсэн боловч одоо тэгээд төрийн нууц гэдэг талаараа бас ингээд халахвчлаад бол юу ч хэлэхгүй байсан гэдэг байгаа. Тухайн үед яг Чернобылийн цөмийн станцоос иргэний болон цэргийн зорилтоор бол ашиглаж ирсэн юм шиг байгаа. Тийм учраас нөгөө зөвлөлт холбоот улсын маш нууц буюу онцгой объектын тоонд орчдөг. Европын бусад орны одоо цөмийн реактор болохоор дандаа энхийн одоо эрчим хүчний чиглэлд одоо хөвчлэн ашиглаж ирсэн байдаг юм байна. Тэгэхээр нээлттэй буюу компаниуд одоо тэн дээр өөрсдийнхөө засвар арчилд аюулгүй байдлыг бол хангаад бусад одоо Магете гэдэг баха тэр дэлхийн цөмийн одоо энергийн төвийн одоо бүх зүйлийг хариуцдаг юм албан ёсны төв дээрээ бол ингэж мэдээлэлээр авт одоо өгч идэг юм уялдаа холбоо байдаг. За ингээд барууны одоо цөмийн инженер одоо техник дээрээс нь одоо судлаач шинжээч нар энэ одоо унтрахгүй байгаа маш их хэмжээний галыг хэрхэн унтраах талаар одоо янз янзын одоо зүйлийг мэдхийн тулд газар дээр нь очиж ажиллах дээрээс нь одоо янз янзын тийм шинжилгээ судалгаанууд хийх шаардлагыг бол зөвлөлт холбоот улсад тавьсан. Зөвлөлт холбоот улс бол ерөнхийдөө ямар ч хариу өгөхгүй бас таг болчихсон. Энэ нь болохоор барууны орны удирдагч нарыг ахиж одоо хилэгнүүлж уурлуулсан. За тэгээд дипломат болон хэвлэлийнхэн бол тухайн кивийн бүсэд бол орох ирэх байхгүй. За тэгээд янз янзын одоо жишээлбэл тухайн үед 2 дахь реактор хайлж байгаа юм байна гэдэг тийм одоо мэдээллийг хиймэл дагуулаас авсан гэрэл зургаас бол баталгаажуулсан байдаг юм байлаа. Эхэндээ бол яг хуу 4-р реактор дэлбэрээд 4-р реакторт одоо гал гарч ирсэн. За тэрийг одоо унтраах тийм боломжийг гаргаж чадахгүй байсаар туршлагагүйцээр байгаад цаг алдаад ингээд 7-8 хоногийн дараагаас 2-р реактор ингээд ерөнхийдөө бас галд автаад хайлтсан байгаа тийм дүр зураг хиймэл дагуулын юмар харсан. За цэнхэр утаатай ийм үүлний доор 2 тод улаан цэг харагдаж байна гэдгийг одоо тухайн үеийн тэр тэнгэр дээр явжсэн хиймэл дагуулын одоо аппаратууд бол илрүүлж хэлсэн байдаг. За тэгээ Вашингтон дэх одоо Рейганий засаг захиргаа уурлаж тэгээ Вашингтон Таймс сонд нийтэлсэн одоо Америк зөвлөлтийн эсрэг үзэл бодлоо одоо ингээд үзэл сурталын дайнаас болоод одоо ийм айхтар одоо осол аваарыг ингэж ус төржүүлж нууж хаах нь бол дэмий юм байгаамаа. Хэрвээ тусламж хүсч байвал үнэн бодит мэдээллийг одоо манайхан болон барууныханд хурдан өгөөч гэдэг шаардлагыг бол тавьсан. Гэтэл 5 сарын 2-нд одоо энэ Ослоос хойш бараг 8 хоногийн дараа зөвлөлтүүд бол юу гэж хэлсэн бэхээр реакторын галыг бол бүрэн унтраачихсан байгаа. Тэгээд зүгээр гэсэн юм уу ярьдаг. Тэнгүүд тагнуулын төв газар өөрсдийнхөө одоо хүмүүсийн мэдээллээр ингээд мэдээлэл хайлахад ойролцоогоор 2-3 мянган хүн нас барсан гэдэг тийм одоо мэдээллийг бол олж авсан байдаг. За тэгээд шведүүд болохоор нөгөө Москвагаас ирж байгаа элдв тайвшруулах ингээд бүх юм хяналтанд байгаа. Ингээд аргыг олцсон жижигхэн осол гэдэг тийм үнд бол итгэхгүй байгаагаа удаа мэдэгдээд айгүй хэцүү байгаа гэдгийг хэлсэн. За тэгээд одоо экологч одоо Лорен Ребо гэдэг хүн бол юу гэж хэлсэн бэхээр осол бол зөвлөлтийнх бол юм биш ээ. Энэ бол дэлхийн хэмжээний том осол. Энэ бол цөмийн хэмжээний осол байгаамаа. Тэгэхээр одоо энэ зүйлийг одоо маш хурдан улс төржилгүйгээр ард иргэдэд нээлттэй хүмүүсийг аваачаад энэ Магете гэдэг энэ цөмийн энергийн судалгааны ажилчдыг маш хурдан яаралтай тийшээ нэвтрүүлэх хэрэгтэй гэж хэлж ирсэн байдаг. За тэгээд ерөнхийдөө Европод байгаа цөмийн станцуудаас аюулгүй ажиллагааны хамгийн өндөр зэрэглэлд бол шилжиж харуул хамгаалалт болон дотоод үйл ажиллагааг бол маш сайн одоо чанд баримталж осол аваар гаргахгүй байх одоо тийм эрчимцэн үйл ажиллагаанд орсон. За тэгэхээр 5 сарын 2-нд бол ингэсэн. Гэтэл 5 сарын 3-нд одоо энэ галыг унтарсан гэдгийг одоо 2-нд хэлсэн хүмүүсийн одоо үгэнд 5 сарын 3-нд бол хүмүүс итгэхгүй байсан. Ягаад тэгэхээр тэр гамшийн хэмжээний одоо тэр галыг одоо унтраах баг ямар ч боломж байхгүй. Унтраадаг тийм арга технологийн зөвлөлтүүдэд байхгүй. Байдаг хүмүүсээс нь тусламж авъя гэхээр байгаа мэдээлэл өгдөггүй. Ингээд таг суучаад байдаг. Ийм одоо нэг юм сонин ажил аргатай ийм хүмүүс байгаад байсан. За Ослын талаар хүнэлт өгнөлтийг бол Москва болоо нэг сайн өгөхгүй. Гэхдээ нэг үе гарч ирээд 2 хүн нас бараад 197 хүн эмнэлэгт хүрэгдсэн, 49 хүн эмнэлгээс гарчихсан, 18 хүний биеийн байдал жоох муу байгаа энэ төр гэсэн янз янзын тийм тоо одоо
шидэж бол хүмүүсийг бол нэлийн эргэлзүүлж исэн байгаа. За тэгээд энэ олон тайлбаруудын аль нь үнэн, аль нь худлааг бол мэдэх ямар ч боломж байхгүй. Ингээ манан донд хөвж исэн цаг хугацаа гэж тухайн үеийг бол төсөөлж ярьдаг. Ингээд байж идэл 5 дугаар сарын 5-нд одоо дэлбэрэлт босноос хойш бараг 10 хоногийн дараа Москвагийн коммунист намын дараа Борис Ельцин гэдэг хүн бол Ослыг бол хүний буруутай үйлдэлээс болсон гэж одоо шууд одоо буруутхан дүгнсэн байдаг. За тэгээд энэ асуудлыг нь одоо ерөнхийлөгч Рональд Рейган бол ерөнхийдөө ойлгохгүй байгаа. Нарийн ширийн зүйлээ яагаад нуугаад байгаа. Хүнээс одоо болж асуудал гарсан юм бол одоо тэр хүнтэй холбоотой мэдээлэл өг, ослтой холбоотой мэдээлэл хурдан одоо барууныханд өг, шинжээчд өг гэсэн. За тэгээд Чернобыль болсон үйл явдал бол ерөнхийдөө дэлхийд даяар донсолгож одоо маш их хэмжээний одоо эдийн засаг болон экологийн системд асар хэмжээний бол хор хохирол учруулсан байдаг. Гэтэл нөгөө Ельцин чинь 5 сарын 6-нд дахиж гарч ирснээр цацраг идэх бодис бол ер нь алдагдахгүй байгаа гэж зарласан байгаа. Яг Ослын үеэр жоохон алдагдсан. Одоо бол ингээ бүх зүйл хяналтандаа болчихсон, асуудал байхгүй гэж хэлсэн байгаа. Тэгээд яаж асуудыг шийдсэн гэсэн чинь нисдэг тэргээр элс хар туглага боорыг одоо ингэж одоо тэр асж байгаа гал дээр асгасаар байгаад тэгээ унтраачлаа. Тэгээ ямар ч байсан 49 мянган хүнийг бол нүүлгэн шилжүүлж 2 хүн нас барсан хിവэр байгаа. Тэгээ 20 гаруй магадгүй 30 хүний бие адил жоохон хүнд байгаа. Цацрагт бол өртсөн гэсэн нэг тийм 10 хоногийн дараа мэдээллийг бол өгсөн. Одоохондоо сэргээн босголтын тухай төлөвлөгөөг одоо аваагүй байгаа учраас та бүхэнд юм хэлж чадахгүй байна гэдэг тийм зүйлийг хэлээд ээлдэхэн одоо салсан. За тэгээ ээлцэн бол урд өмнө хизээч байгаагүй итгэлтэйгээр мэдээлэл дамжуулахад бол ямар нэгэн саатал гарсангүй. Тэгээ их бүх юм одоо анханасаа тий одоо ингээ хяналтанд байгаад ингээ бидний хүчээр ерөнхийдөө осол аваар ингэж гарсан ч дороо ингэж буцаж цэгцрээд 2 хүний хохиролтой одоо энэ ослыг давлаа энтер гэсэн тийм яриаг ярьсан байгаа юм. Тэгэнгүүтээ бид нар осол болсныг одоо ерөнхийдөө мэдэгдэх газрууд нь шат дараатай үе шаттайгаар ингээ бүх зүйлийг ингээ тугацаа хадахгүйгээр мэдэгдэжсэн энтер гэсэн тийм одоо коммунист тийм үзэл баримталтай тийм ихтгэлийг бол тавьсан байгаа юм. Гэтэл нөхцөл байдлыг физикчид болон одоо цөмийн физикчдийн тайлбарлаж байгаагаар бол 10 хоногийн турш одоо энэ цөмийн 2 реактор ингээ хайлаад шатлаа гэхэд одоо шатаж байгаа тохиолдолд одоо аэрозол болон цацраг итвэгт агаар мандал тархаад далайн түвшнээс дэш 10,000 метрийн өндөрт одоо ингээд цойлоод тэгээд тухайн үед энэ Европ төв рүү одоо наачааш явж байгаа энэ агаарын урсгалд орж одоо тий Европ төв болон одоо далайг тэр чигээр нь ингэж бас бохирдуулсан гэдэг тиймэрхүү одоо мэдээлэл гаргасан. Тэгэхээр энэ агаараар дамжаад явж байгаа энэ цацраг итвэгт аэрозол энэ төр бол маш одоо хортой. Яг тухайн үед нь европчууд бол ерөнхийдөө юу гэж хэлж ирсэн гэхээр сүү бити уугаарай. Тэгээ ногоонуудаа бас бити идээрэй гэдэг тийм одоо мэдээллүүдийг бол хүргэжсэн. Ягаад гэхээр цацраг идэвхтэй тундас одоо тий Европ төрийн газар нутаг дээгүүр бас унсан гэж эдгээр бас сэрэмжилж энэ тэнд байнгын шинжилгээ судалгаа идэвхчлийг бол ажиглаж ирсэн. Тухайн үед одоо тэр цөмийн одоо тэ энергийн тухай мэдээлэл цуглуулдаг нэг байгуул юу гэж хэлсэн бэхээр дэлхий дээр байгаа бүх цөмийн станцуудын нэг жилд гаргадаг цацрагийн тэ аэрозолийн хэмжээнээс одоо байгаа энэ Украины нутаг дэвсгэрт байгаа энэ Чернобыль станцаас алдсан аэрозолын хэмжээ бол 30,000 дахин их байна гэдэг тийм ерөнхий мэдээллийг бол баталгаажуулж гаргасан. Ер нь тэгээд осол аваарыг өөрчилж одоо тэр тусмаа одоо энэ цөмийн реакторын халаалтыг багасгах талаар янз янзын шинэ хөргөлтийн системийг туршихаар одоо техникийн ажилтнуудыг бол угаасаа явуулж исэн гэж байна. Тэгээд Чернобыльд очсон тэгээд тэр өдөр олон хүмүүс янз янзын ийм рисктэй байна, осолтой байна, аваартай байна. Энийг одоо ингээд арай өөр аргаар шийдья гэдэг санал хүсэлтийг бол урд нь явуулж байхад бол зөвлөлтийн удирдагч нар бол ямар нэг үр дүн шийдвэр гаргахгүй байсан гэсэн үг. За тэгээд Ослын дараа зөвлөлтийн удирдагч нар тухайн үед ирж исэн мэдээллүүдэд бол удаашралтай дутуу үнэлгээ хийсэн гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн байгаа. За тэгээд эндээ орон нутгийн албан хаагч нар жижиг дарга нарыг бол одоо буруу шаарч шүүмжилсэн тийм мэдээлэл илтгэлүүдийг бол хэлсэн гэдэг.
За ингээд зөвлөлтийн нөгөө яг хуучин системийн нөхдүүд чинь аливаа осол аваар алдаа дутагдлаа дандаа бусдад руу жихиж бусдаас хайж те зөвлөлт холбоот улсыг нураах гэсэн хүмүүсийн үзэн ядалтаас үүдсэн ажиллагаа тэр гэсэн элдв хувилбар улс төрж өссөн янз янзын үг хэлийг бол гаргаж ирсэн. Гэтэл эцсийн бүлэгтээ Чернобылийн станцад зөвлөлтийн 4,000 хүн те ийм цацрагтай тэмцэж нүцгэн шалдан шахуу ингэж ажиллаж амьдарч байсан. Осол болоод 2-7 хончоод байхад ингээд бие биендээ тусалсангүй гэж тунирхаад мэдээлэл өгсөн гэсэн янз янзын тийм янз янзын арга ажиллагаануудыг хэлж бие нөөсөн хариултуудыг хийж исэн. За гэтэл зөвлөлт холбоот улсын тухайн үеийн эрх баригчид олон улсын атомын энергийн агентлаг буюу МАГАТЭд ерөнхийдөө сүмийн аюулгүй байдлыг бэхжүүл хилцээр энэ тэрийг талаар ерөнхийдөө мэдээллүүдийг өгөхгүй ингэж цаг их алдсан. За тэгээ ингээд цаашдаа цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах уу, ажиллахгүй юу гэдэг тийм маш хэцүү тийм гараан дээр энэ талууд бол хүрсэн. Ер нь ингэдэг гэдэг. МАГАТЭ болон энэ цөмийн станцтай холбоотой байгууллагууд ингээ хоорондоо уулзалт хийгээд янз бүрийн мэдээлэл солилцохоор энэ зөвлөлт холбоот улсын нөхдүүд болохоор ерөнхийдөө эднэртээ мэдээ солилцдоггүй дандаа багшилах гэдэг гэсэн. Ингэдийн тэгдийн наадах чи ингэж хийдэ мэддгүү мó наадах чи ийм байдیں۔ Тэргээд дандаа тийм цөмийн салбар дээр томордог. Тэгээд ямар нэг осол аваар болохоор та нарын галыг унтраах тийм арга ажиллагаа байна уу? Яах вэ? Ийх үү гэд нэрлэх үү? Дээрээс нь бас нөгөө зовлон жаргалаа хэлж чаддаггүй. Тэр хооронд нь бас асар олон хэмжээний хүн амтан үхээд бас хохирол гараад байдаг. Тэгээ нэг ийм нэрлэх үү, хаагдмал зожиг ийм хүмүүс ингэж харагдаад байгаа. За тэгээд 5 сарын 14-нд зөвлөлтүүд ингэж хэлсэн байгаа. За бид нар бол реакторын галыг бол унтраачихсан. Цацрагийн төвшин алдагдлыг багасгахын тулд бетонжуулаад тэгээд хэдэн мянган жилийн турш ямар ч асуудал байхгүй ингээд сайхан бетонын хаалтанд хийгээд хав дараад хадгалчнаа ингээд болчлоо. Манай эрдэмтэн судлаач нар маш хурдан арга техникийг оллоо энэ гэсэн юм ярьсан байгаа. За гэтэл нөгөө цөмийн реактор нь унтрах битгий хэл ингээд уугаад ингээд дотроо байгаад халаад байгаад байсан. За тэгээ энийг реакторын бетон хавтангийн арматур хүртэл даахгүй хэмжээний халалт авч газар руу доошоо нэвчгэж гинэ гэдэг тийм мэдээллийг авсан байдаг. За тэгэнгүүт Москвачууд яасан бэ гэхээр Донбассын нүүрсний сав газарт ажиллаж амьдардаг шилдэг уурхаачдыг 400 орчим уурхаачдыг хүчээр энэ Чернобыльд авчираад энэ реакторын доогуур ийм 167 м тийм хонгил ухуулаад тэндээ ийм бетонын өрөө бариулаад тэгээд тэр бетонын өрөөнд дотор ийм азотын хөргөлтийн ороомог суйрлуулах тийм ажлыг төслийг эхлүүлсэн байна. Тэр нь яаж байгаа гэхээр нэг хайлж байгаа реакторын доор байгаа цөмийн тэр бетонын хавтан ингээд эзэн мөдгөө ингээд хайлж гад урсчих гадсэн учраас доороо хөргөх тийм системийн үйл ажиллагааг хийсэн. За тэгсэн ч энэ ажил нь бол хизээж бүтээгүй. Ягаад тэгэхээр энэ 50-с дээш температуртай газрын гүн дээрээс нь цацрагийн төвшин маш их хэмжээгээр байгаа ийм амир хүнд нөхцөлд 24 цагаар ээлжлээ те ингээд ажиллана гэдэг бол баг маш боломжгүй. За тэгээд тэр ороомог сэнсийг байрлуулсан ч гэсэн ямар ч тийм хөргөж дийлэхгүй гэдгийг ойлгоод тэгээд хөргөх хэлхээг суйрлуулахгүй байсараа зүгээр бетон хийгээ бетон урсгаад ингээд бетондчихсан иймэрхүү ажиллагаануудад орсон. За ингээд цацрагийн алдагдж байгаа төвшин бол буурч байсан. За тэгээ энийгээ бол амжилт гэж нөгөө нөхдүүд үзсэн. За тэгээ дараагийн саруудад бол Украин, Беларусь, Латви, Литв, Оросоос хэдэн зуун мянган ойролцоогоор 600 мянган ажилчид ирж тэр Чернобылийн ойр орчмыг сайхан цэм биелгэж цэвэрлэж ажилласан гэж байгаа. Тэгсэн мөртлөө энэ 600 мянган хүний цацрагаас хамгаалах тийм хувийн хамгаалалт энэ төр бол маш муу халдваргүйжилт болон бүх зүйлэнд хуурмаг дараа нь тэр цэвэрлсэн цацрагтай нурангаа хаашин шилжүүлэхээч мэдэхгүй тэр дундмаа бүр Белорусын олон тосгоны цацраг идэгт бодисын хэмжээ хит өндөр байсныг нуулгаж нүүлгэж буулгаж зарим тосгодуудыг бол газрын хөрснөөс арчиж исэн гэдэг тийм бас яриа хөөрэ гарч идэг.
ер нь холион бантан болсон гэсэн. Тэгээд Чернобылийн тэр хаваарч одоо энэ юм цэвэрлэгээ явуулж ийн гэ дээрээс нь ан амьтдын өснөөсөнд одоо цацраг идэвхт бодис тоос ингэж наалдаа тал дэшээ хүмүүсийг хордуулдаг гэж одоо хийлээд баахан тэргүүрээс амьтдыг нь алуулаад за тэгээд одоо энэ нүүлгэнд шилжүүлэх цэвэрлэх үйл ажиллагаанд оролцож байгаа энэ энгийн одоо зээл 130 янз янзын цэргийн машин тэрийг зүгээр цэвэр ус ашиглан даралттай усаар ингэж угааж муугааж байгаа. Тэгээд тэрийг цэвэрлсэн ариутгсан гэдэг тийм тайлбар майлбарыг хийлээ те ингээ бүх зүйлийг ингээд ерөнхийдөө улам ингэж цацрагаар ингэж хордуулж хачаачин үйл ажиллагаануудыг бол үнэхээр авч исэн гэж байгаа. Тэгээд тухайн үед бол яг нь дэлбэрэлт болоход реакторын түлшний савыг тойрсон байсан бал чулууны хэсгүүд дэлбэрэлтээр ингэж тал дэшээ цацагдаж одоо энэ тентхийн байшингийн дээвэр дээр тэр тусмаа одоо энэ нэрээ Чернобылийн атомын цэглэгээ станцын дээврүүд бол битүү энэ том гарын атгсан чулуу шиг юм бал чулуунуудаар бол бүрхэгдсэн байсан. За тэгээ энэ болохоор цацрагийн түвшин бол маш өндөр байдаг. Тэгээ ийшээ одоо ерөнхийдөө роботуудыг оруулж роботууд одоо тухайн цацрагтай зүйлтэй бод ажил цэвэрлэх, доошоо унгаахаа, тэр доор бетон руу шидэх тийм ажиллагаануудыг хийх ёстой байсан. Гэтэл одоо тухайн үеийн зөвлөлтийн нөхдүүдэд одоо арга ажиллагаа, технологи, хүн хүч цаг хугацаа байхгүйс учраас шууд хүмүүсийг бол оруулж исэн. За ингээ хүмүүс ийшээ ороход бол ерөөсөө орол хамгийн ихтэй 30 секунд бол буцаад солигдоод ингэж явахаас бол ямар ч арга байхгүй. Тэнд одоо удаан зогсоод 1 минут сайхан гарахаагаад ажил амжилт тийм байхгүй. Тэгээ бүх юм тэгээд хөрхий тэгээд дандаа тэрнийг бас Нина гэд нэрлэлчихсэн. Тэгээд тэдэн Нина гарлаа, эдэн Нина бууж ирлээ энэ төр гэсэн тийм ярьдаг. Тэгээд тэдний хөрхий одоо цацраг идэхтэй нуранг хогийг одоо савнд эсвэл доошоо ингээд реактор руу хурцдээд хурц байхгүй бол хөл гараараа нөгөөдхийн шидээд ингэж цэвэрлсэн нэртэй одоо ингээд явж исэн гэж байгаа. За энэ ажлыг дуусны дараа реакторыг тусгаарлах ажлыг бол эхлүүлнэ гэдэг байгаа. Тэр нь болохоор гадуур нь ингэж бетонон халах авч одоо хөшгөөр хаана гэж яриад. Тэгээ энэ ажиллаж исэн бүх хүмүүс бол одоо буцаад одоо гэр орондоо ирэхдээ асар их хэмжээний тийм элдв янз янзын эрүүл мэндийн асуудалтай болоод ирсэн. За энэ л төрийн нууцад ороод ингээ алуулчихоо. Дээвэр дээр ерөнхийдөө яг нэг цагт ойролцоогоор 10,000-аас 12,000 эрдэмтгэн байсан гэж яриад байдаг. Тэр нь цацрагийн одоо хордлогыг хэмждэг. Гэтэл яг ингээд хүний одоо өдөрт авч болох хамгийн дээд одоо эрдэмтгэн бол 100 байдаг. Тэгэхээр ийм хэмжээний ийм эрдэмтгэнийг одоо тэгээд бишээ 100 гэдэг чинь өдрийнх биш энэ жилд авах одоо эрдэмтгэн цацрагийн одоо төвшинг ярьж. Гэтэл эндээс баг хэдэн мянга дахин их хэмжээний цацрагтай газар хүмүүс ингэж ажиллуулж ирсэн байдаг. Ингээд ерөнхийдөө бол тухайн үе Чернобылийн атомын цэглэгээ станцад болсон одоо ослын дараа ингээд хүмүүсийн одоо гаргасан судалгаа шинжилгээгээр бол 600,000 одоо татагдсан ирж одоо богт тэр авийг цэвэрлж исэн хүмүүсээс 25,000 нас орж 70,000 нь бол одоо дахир дутуу болсон гэсэн тийм одоо тоо судалгаа гаргасан байдаг. За тэгээд цацрагийн төвшөнд байгаа хүмүүс бол одоо тэгээд он удаан жилд өнгөрөх тусам эрүүл мэнд нь бол маш хүндүү одоо болж ерөнхийдөө бол хэцүү болно. За тэгээ энэ хүмүүсийн тоо цаашдаа нэмэгдээд явна гэсэн. За Беларуст бол бүр 10,000 хүн нас барж 25,000 хүн бол дахир дутуу болсон гэдэг тийм янз янзын судалгаа байдаг. Тэгээд одоо ерөнхийдөө атомын цэглэгээ станцын цацрагийн төвшин бол одоогоор ерөнхийдөө багасч байгаа. Гэхдээ яг хөө дэлхийн атомын цэглэгээ станц МАГАТЭ агентлаг бол ерөнхийдөө маш сайн ажиллаж одоо янз янзын тийм бууруулах ажиллагаануудыг бол авч байгаа. За тэгээ ерөнхийдөө ганцхан Чернобыль гэхгүй дэлхийн бусад одоо атомын цэглэгээ станцуудад анхаарал хандуулт хамгаалтыг сайн сайжруулж явахгүй бол осол усны дараа бараг тэр ослын хор хохирлыг бол буулгах ямар ч боломжгүй юм хэцүү хүнд одоо юм ажиллагаа болчихсон. За тэгээд энэ нь бол одоо 4 сарын 26 гэдэг бол дэлхийн хүн төрөлхтний мартахгүй байх ёстой нэг өдрүүдийн нэг юм болов уу гэж би одоо байнга боддог. Тэгээд энэ 4 сарын 26 шиг ийм одоо осол аваар гарахад хит ус төржиж хит маяглаж ингэж юунаас болсноос болж ийм олон мянган хүн бас ингэж өхөж амиа алдсан ийм гонигтай байдал одоо үүссэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө цөмийн технологи одоо орчин үед бол нэлээд сайн сайжраад илүү боловсронгуй, аюул ослгүй шахуу болчихсон байгаа. Тэгэхээр манай Монгол улсаас өөрсдийн гэсэн бас цөмийн бас жижигхэн тийм эрчим хүчний их үүсвэртэй болох нь бол одоо хөгжилд маш хэрэгтэй гэж ерөнхийдөө боддог. За дээрэс нь усан цэглэгаан станцууд өөрсдийн нефт боловсруулах үйлдвэр
янз янзын зүйлүүд бол байгаа. За эдгээр зүйлүүдийг барьж ичил хөгжил гэдэг юм ярина. Тэрнээс биш одоо хөгжил гэдэг юмыг зүгээр л те ингээл зүгээр хэдэн төсөөлөе гээл хийхгүй зүгээр ингээл яриад сонгуулийн орн ингээд яваад байх юм бол энэ бол хөгжлийг бол асар их гацааж байгаа. За ингээд өнөөдөр та бүхэнд Чернобылийн атомын цахилгаан станцууд ерөнхийдөө юу болсон бэ гэдгийг товчхон 30 минутанд багтаагаад ингээд ярьлаа. Ерөнхийдөө бүр задлаад ярих юм бол хэдэн цаг хэдэн өдөр маш хэцүү. Айгүй бол хүмүүс уйдах бах. Тэгээд ерөнхийдөө нэг иймэрхүү юм болсон юм а гэдэг тухай та бүхэнд ярьж өглөө. Дараагийн удаа Чернобылийн энэ хаалттай бүсээс одоо тэ өнөөдрийн хүртэлх хугацаанд одоо ан амьд одоо хэрхэн үржиж одоо хөөрхөн болсон ховран амьтад хэрхэн энд суурьсан тухай бас хөөрхөн танин мэдхүү бичлэгийг одоо удахгүй оруулна. Тэгээ та бүхэн орж гараад ойрхон байж байгаарай. За тэгээ өнөөдрийн оруулсан энэ бичлэг та бүхэн таалагдсан болов те манай гоё түүхүүд сувгаад дагаад Facebook дээр бас гоё түүхүүд гэ пэйж байгаа. Тэрийг минь бас дагаад за тэгээд сэтгэлийн дэм буюу цайны мөнгө, кофений мөнгө өгөхөр бол одоо коммент хэсгийн хамгийн дээр